Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлага бүхий үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Монгол банкны бодлогын дэмжлэг, банкуудын санаачлагаар байгуулагдсан тэрбум мод сан байгуулагдаад 2 жил гаруй хугацаанд хандивлагч банкуудын санхүүжилтээр Монгол улсын ойн салбарт тодорхой үр дүнтэй хөрөнгө оруулалтыг амжилттайгаар оруулсаар байна. Энэхүү 2 жилийн хугацаанд бид хамтдаа 3 сая гаруй мод тарьж, түүний арчилгааг тогтмол гүйцэтгүүлж хяналт тавин ажиллаж байна. Манай санаа нь өгөөжөө мөнгөн дүнгээр бос ургуулсан модны тоогоор хэмжиж байгаа юм. Санхүүжилтийнхээ үр ашгийг экологийн үр дүнгээр хэмжиж, тарьж ургуулсан тарьц, суулгац, ойжуулсан талбай, ногооруулсан төрлөөрөө хэмжих, эцсийн дүндээ ойн салбарыг эдийн засгийн тулгуур бүтэц болох үз аж үйлдвэр болгох алсын зорилготой. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний системчилсан зорилгын хүрээнд 2025-аас 2027 он хүртэл хугацаанд тус хөдөлгөөнийг эрчимжүүлэх, их хэмжээний мод тарих зорилгын хүрээнд банкны салбар болон ойн салбарт хувийн хөвшлүүдээ манлайлан, үргэлжлүүлэн, түүчээлэн урагшлахад хандивлагч банкуд та бүхний хувь нэмэр маш том аж тусаа өгсөөр байх болно. Тэрбум мод сан эх цаг хугацаанд өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, сар хүрээг улам их өргөжүүлэн зөв модыг зөв газар, зөв цагт шинжлэх ухаанчаар технологийн шинэлэг шийдэл, инновацийг мэдлэг тулгуурсан байдлаар нэвтрүүлэн тарьж ургуулах замаар банкны салбарын амлалт бүхий 50 сая модыг тарих замаар зорилгоор үл хязгаарлан ногоон зээлийн бүтээгдэхүүн, зээлийн батлан даалтын сан гэх мэт бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахаар бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байна. Үйл явдлын товчон. Сангийн 2024 онд хийсэн голлох ажлуудаас дөрөвдөл. 2 дугаар сар ой модны салбарын эмэгтэйчүүдийг чадваржуулах сургалт семинарт гүйцэтгэх захирал Баярмаа сангийн танилцуулгыг хийж паналистаар оролцсон сангийн мэдээллийг олон нийтэд хүргэж ажилласан. 3 дугаар сар ойн салбарын үндэсний 2 дугаар чуулганд сангийн удирдах зөвлөлийн гишүүн Хаан банкны гүйцэтгэх захирал Мөнх Туяа сангийн үйл ажиллагааг танилцуулж паналистаар оролцов. Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажиллах замаар дүүргийн иргэдийн амьдрах орчны чанар нөхцөлийг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны тогтчлтыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, төр хувийн хөвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилготой санамж бичиг байгуулав. Олон улсад нүүрс төрөгчийн хийх тооцоолоход чиглэн 2024 оны 4-р сарын 24-ний өдөр ололт уур амьсгалын өөрчлөлт, нүүрс төрөгчийн зах зээлийн хөгжлийн төвтэй хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулан үндэсний анхны карбоны зах зээлийн механизм Монголын ойн нүүрс төрөгчийн хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлсэн жил байлаа. 5 дугаар сар Баян зүрх дүүрэгтэй хамтран олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн 14 га газарт сан болон засаг даргын хамгийн газрын харьяа олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийхээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. 6 дугаар сар Монгол улсын их сургуулийн харьяа, экологийн боловсролын төв, тэрбум мод сан, Холбооны бүгд найрамдах Герман улсын Garden Landschaft-ийн тэргүүлэх компани Garden Hof Kassers компани захирал Бенжамин Кюстерстэй хамтран цэцэрлэгийн орчин, ногоон байгууламжийн төлөвлөлтийн дадлагад суурилсан 5 хоногийн сургалт зохион байгуулж, энэхүү сургалтанд оролцогчид хамтран Монгол улсад анх удаа шавжийн зочид буудал байгуулав. 7 дугаар сар Монгол улсад банкны салбар үүсэж бэгдсэний 100 жилийн ойн хүрээнд байгуулсан санхүүгийн бухын нээлтийн үйл ажиллагаа болон хөшөөний ойр орчмын ногоон байгууламж болон тогтчлтын ажлыг хийж гүйцэтгэлээ. 21 аймагт байгуулж буй банкны нэрэмжит төглүүдээс хамгийн ихний төглийн нээлт Архангай аймагт боллоо. 8 дугаар сар Дэлхийн банкны хэрэгжүүлж буй Green Resilience Landscapes in Mongolia техник тусалцааны төслийн нээлтийн хурал хэлэлцүүлэгт тэрбум мод сангийн гүйцэтгэх захирал Баярмаа сангийн талаар мэдээлэл танилцуулга хийлээ. 9 дугаар сар Өмнө Говь аймагт зохион байгуулсан Эвийн төгөл төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон сангийн үйл ажиллагааг танилцуулж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллах хэлцэл хийв. Ой модны салбарын эмэгтэйчүүд болон мэргэжилтнүүдийг чадваржуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг чадвараа хуваалцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор мод үржүүлэг, ой нөхөл сэргээлт үзүүлэх сургалт семинарыг анх удаа ой тогтвортой байдал эмэгтэйчүүд холбоо болон засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газартай хамтран зохион байгууллаа. 10 дугаар сард бид хамтын ажиллагаагаа жилээс жил өргөжүүлэн тэлж байгаагийн хэрээр төслийн сонгон шалгаруултыг олон улсын ихтгэлцлүүрийн төвшөнд явуулах,
төслийн хэрэгжилтийг шинжлэх ухаанч, мэрэгжлийн төвшөнд гүйцэтгэл сайтаа явуулахаас гадна олон улсын байгууллага нийгмийн төлөөллүүдээс хандив, хөрөнгө мөнгө татан төвлөрүүлэхэд санхүүгийн тогтвортой менежментийг ойн салбарт бий болгох зорилгын хүрээнд ажиллаж, олон улсын сайн туршлагуудыг хуримтлуулан хэрэгжүүлэхэд чиглэж байна. Үүний нэгэн жишээгээр 10 дугаар сард Америк нэгдсэн улсаас суралцж байгаа Монгол оюутнууд мод тарих үйлсэд зориулсан анхны хандиваа хүлээн авлаа. 2025 онд хэрэгжих төслийн сонгон шалгаруулалтаа зарлалаа. 11-р сар Сингапур улсад зохион байгуулсан Fintech Festival 2024-д сангийн үйл ажиллагааг танилцуулав. Холбооны бүгд найрамдах Герман улсад хотын ногоон байгууламж, тогтчлт, ландшафтын төлөвлөлт, гүйцэтгэл, танин мэдэхүйн ногоон тогтчлт, гарден, ойжуулалт, ойн менежмент зэрэг чиглэлээр туршлага судлах аялал зохион байгуулж, ерөнхийлөгчийн тамгын газрын бодлогын хэрэгжилтийн газар, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ойн газар, Монгол улсын их сургууль экологийн боловсролын төвийн удирдлага төлөөллүүд хамрагдав. Үндсэн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд 2024 оны төсөл сонгон шалгаруулалтын хүрээнд 47 төсөл шалгарсан. Чиглэл 1: төрийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, асрамжийн газрын ногоон байгууламж. 2024 онд бид төрийн өмчийн эмнэлэг болон асрамжийн газрын гадна орчныг ногооруулахаар чиглэл 1-д нэмж оруулсан бөгөөд улсын 1-р төв эмнэлэг, сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв, хавдар судлалын үндэсний төвийн гадна орчныг ногоон байгууламжтай болгон тогтжууллаа. Нийслэл хотын 6 дүрэгт төрийн өмчит 8 цэцэрлэг, 1 сургууль, 3 эмнэлэг төсөл шалгарснаар ногоон орчин бий болгож нийт 25778 мод тарилаа. Дээрх төслийн гүйцэтгэгчээр УБТ Garden, Lux Landschaft, фермер эмэгтэйчүүдийн холбоо, Налайх дүүргийн цэцэрлэгжүүлэлтийн алба, Ансаг Landschaft, Эрдэст булаг компани зэрэг ногоон тогтчлт, цэцэрлэгжүүлэлтийн мэрэгжлийн байгууллагууд тендерээр шалгарснаар гадна орчны ногоон байгууламж төслүүдээ амжилттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Чиглэл 2: олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, 2 байршилд нийт 14 га газарт 11585 модыг 3 жилийн хугацаанд тарьж ургуулах юм. Ойжуулалтын шинэ үе төрийн бас байгууллагын ногоон мөрөөдөл төсөл нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт 4 га 5150 м хавдраа талбайг Нидерланд улсын Грассенс тарилтын технологиг нэвтрүүлж, талбайд хамгаалалтын хашаа, усалгааны их усүрийг бий болгож, чанартай мод суулгацаар ойжуулах юм. Эрдэнийн лаваа нөхрөл нь Дундгов аймаг Адаацэг сумын шинэ ус хэмээх газарт агро ой байгуулах зорилгоор төсөл шалгарч 10 га газарт 6435 мод тарьсан байна. Чиглэл 3: хүрээнд Монгол улсын их сургуулийн харьяа, экологийн боловсролын төвд хийгдсэн төсөл болох ой яг танхимд сангийн хурал болон сургалтыг хийж тус танхимыг нийтэд таниулахаар ажилласан. Энэхүү танхим нээлттэй хийснээс хойш хугацаанд 5339 хүүхэд залуус насан туршид зочилж ойн талаар байгаль экологийн боловсрол авчээ. Чиглэл 4 буюу хүрээнд дороодсон ойн нөхөн сэргээх ойжуулалт хийх нэн шаардлагатай нийт 8 байршил бүхий 1400 га газарт 2.8 сая гаруй модыг тарьж 3 жилийн хугацаанд арчилгааг хариуцах ба энэхүү ойжуулалтын ажлыг Сэлэнг аймгийн засаг даргын тамгын газар, Сэлэнг аймгийн байгаль орчны газар, ойн албаны дэмжлэгтэйгээр Говийн үлээс компани, ойн хүрэм компани, Агрофорест компани, өргөн сэлэнг компани, бугант номин компани, бугант нандин компани, ой баясах компани зэрэг компаниудтай хамтран хэрэгжүүллээ. Сэлэнг аймагт хэрэгжүүлж байгаа энэхүү томоохон хэмжээний ойжуулалтын төслийг Монгол улсын байгаль орчны гавьяат ажилтнууд болох Алтан цэцэг, Нэргүй, Эрдэнэ чимэг нар хийж гүйцэтгсэн. Чиглэл 5: 2024 он бол Монгол улсад банкны тогтолцоо үүсэж бэхжсэний 100 жилийн ой. Монгол улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр нэгэн цаг үед тохиолсон онцгой жил болж байгаа тул хоёр салбарын энэхүү түүхэн жилд зориулан олон ажлууд эхлүүлсэн бөгөөд үүний нэг нь Монгол банкны ерөнхийлөгчийн санаачлагаар Монгол орны 21 аймагт банкны нэрэмжит төгөлтэй болох зорилготой төслийг хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар нийт 15 аймаг 21 га газарт 58769 ширхэг мод тарьж ногоон төглийг байгуулад байна. 21 аймагт бүтээн байгуулж буй банкны ногоон төглүүд маань ирээдүйд хэдэн 10 жил уламжлал болж мод тарих, цэцэрлэгт хүрээлэн болох эхлэл тавигдахаас гадна иргэдийн амарч зугаалах, таатай орчинд амьдрах нөхцөлийг бий болгосон.
Хандивлагч банкуд жил бүр уламжлал болгон банкны төгөлд мод тарих, арга хэмжээ зохион байгуулахаас гадна орон нутагт амьдарч байгаа иргэдэд зориулан тав тухтай амьдарч зугаалах, ногоон орчинг бий болгож байгаа гэдгээрээ орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Мөн цаашлаад тэрбум мод сан хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газартай хамтын ажиллагааны санамж хүчиг байгуулан тус дүүргийн нутаг дэвсгэрт банк санхүүгийн бэлэгдэл бухын хөшөө байгуулах, цэцэг төвийн уулзураас цаг үеийн төв хүртэлх гудамжны ногоон тогтчлтыг амжилттай хийж гүйцэтгснээр хотын ногоон тогтчлтод өөрсдийн хувь нэмрээ орууллаа. Түүнчлэн Баян зүрх дүүрэгт шинээр байгуулагдсан олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд банкны төгөл байгуулах төслийг эхлүүлэн энэ оны хавар болон намрын тарилтаар Монгол банк, Монголын банкны холбоо, Монгол улсын хөгжлийн банк болон арилжааны 12 банкны 1000 гаруй ажилтнууд болон гүйцэтгэгч УБТ Garden компани болон тус цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд нэгдэн 14 га газарт 7032 мод суулгасан байна. Хэрэгжиж буй нийт 81 төслийн хяналт мониторингийг тогтмол хийж 16000 гаруй километр замыг туулжээ. Үр дүн дүгнэлт. Байгуулагдсанаас хойш бидний хэрэгжүүлж буй нийт төслийн хүрээнд Монгол улсын 19 аймаг 6 дүүрэгт нийт 1516 га талбайд 3 сая гаруй мод тарьж, үүнээс 1442 гаад ойн нөхөн сэргээлтийг хийж, 4 шин технологи туршиж, нийт 25000 гаруй хүүхдэд хүрсэн ногоон орчныг бий болгосон байна. 2023 он 0.1 сая, 2024 он 2.9 сая, амлалт 50 сая мод. Тэрбум мод тарих их үйлсэд нэгдсэн дэмжигч болон санаачлагч, хандивлагч банкудаа талархлаа илэрхийлье.